Төргийн эрхэм үзэгчтэй 2 дугаар сувг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяат тамирчин Шарав Жамс оролцож байна. Танд орой минь төргий. Орой минь төргий. За тэгэхээр энэ өдрүүдэд бас Монгол түмний одоо бас нэлээд бахархалтай өдөр таарч байна л да. Тэгэхээр Аз твдээ үндэсний шигшээ багтаа байх, тэр нь одоо урт хожид байгаагүй амжилтыг авчирсан ийм өдрүүдэд таныг өөрсөндөө таатай байна. Тэгэхээр яг одоо дөнгөж саяхан 2 цагийн өмнө Солонгос улсын шигшээ баг, Йорданы багийг одоо хайрцангуй оноогоор хожоод байна л да. 98-69 хайрцаагаар тийм ээ. Тэгэхээр манай багийн одоо тоглолтод энэ нь одоо ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ талаар таны прогнозыг юуны өмнө сонсъё гэж бодож байна. Солонгосууд хоцсноор манай баг ер нь одоогийн зооноос Солонгосыг дагаа 2-оор гарч байгаа. Тэгээ одоо нэг үгээр хэлбэл Азийн шилдэг 8 багийн нэг болчихлоо гэсэн. Одоо тэр 8 багийн цаашаа 2 цоонд 4-4-өөр хуваагдаад тэгээ дахиад тойрогоор тоглоно. Тэгээ манай зоонд болохоор зэрэг Хятад, Иран, Япон гэсэн 3 улс орж байгаа шиг байна. Тэгээ манайхтай нэлээд энэ дөрвөлээ нэг зоонд ороод тоглож байгаа шиг байна. Маргааш ихний тоглолтоо манай Хятадын эсрэг хийх сураг сонсогдсон. Энэ тоглолтын талаар ямар таамаглалтай байна? За Хятад 1-р Азийн номер 1 баг л да. Тийм учраас нэлээд хүнд тоглолт гар мэдж байна. Хамгийн гол нь бас манай дүүнер маань 5 дараалал тоглолцсон байгаа. Би энэ бас гүц тамарч амжаагүй байгаа. Тэгэхээр маргаашийн тоглолт маш хүнд тоглолт болно л гэж бодож байна. Энэ тоглолтын зохион байгуулалтын талаар одоо хүмүүс нэлээд шүүмжилж байгаа л да. Одоо хүний физиологийн онцлог одоо даацсан таараагүй, давраагүй ийм хуваарийг гаргалаа гэдэг чинь энэ ч одоо бас үнний хувьтай байх талтай. Тэр зам одоо монголчуудыг ядрахгүй сайн тоглож байгааг нь сайшааж байгаа ч гэсэн ерөнхийдөө энэ Азийн тоглолтыг зохион байгуулалтын талаас нь та ер нь юу гэж харж байна? Ийм ер нь түүхэнд байдгүй гэж би сонссон юм байна. Би л хоёроосоо үзэж байгаа юм байна. 5 дарааж тоглоно гэдэг бол энэ бол хүний бас ачаал даах чадварт маш эсэргээр нөлөөлж байгаа л да. Ер нь хамгийн гол нь хэдэн цагийн хугацаатай тоглож ямар одоо хэдэн хоногийн амралттай ч байдаг юм уу? Тийм завсарлаатай байсан. Ерөнхийдөө бол яг зүгээр ядахтаа тэр 3 өдөр дараалал тоглох хэд голдон заавал ч хүнийг өдөр амрааж сүүлийнх 2-ыг тоглох байсан л да. Уул нь болж өгдөг бол нэг 2 өдөр тоглоод 1 өдөр амраад ч юм уу те. Ингэж явсан бол бас арай гайгүй. Сая сүүлд Солонгостой тоглох тоглолтын дээр бол эхний 2 үе ядраагүй бахта манайг хожиж явсан шүү дээ. Тэгэл 3 дугаар үе дээрээс гарч ирэл үнэхээр ядралт өгөөд эхэлж байгаа учраас яалтчихгүй тэгэл хажимаар оноо алдчихж байгаа л тэгэл хожигдсон л да. Тэгэхээр Солонгосын багийн тухайд бол одоо тактикийн хувьд манайтай школ адилхан ер нь бол одоо нэг школоор ижил школоор тоглолоо гэж ярьж байгаа. Өнөөдөр бас Солонгосын хэвлэл мэдээллийн захин хуудасаас харж байхад бол одоо өөрийнхөө багийг шүүмжилсэн Монголын багийг ийм өндөг байна гэж төсөөлсөнгүй гэсэн өөр амьсгалтай мэдээллүүд зөнхөлж байна. Тэгэхээр та энэ амжилтыг юутай холбож тайлбарлах вэ? Магадгүй Монгол хүний хувийн онцлогч байдаг юм уу тийм ээ? Одоо бид ийм том хэмжээний тэмцээнд ийм өндөр амжилттайгаар бол анх удаага оролцлоо. Зүгээр ер нь таныг NBA-д байхад ямар байсан ч гэдэг юм уу харьцуулаад ярих боломж бий. Ганц Солонгос биш ер нь Аз даяараа шоконд орчод байх шиг шүү дээ. Монголчууд ийм актер тоглоод эхэллээ гэдэг. Дээрээс нэмээд тэр нөө Солонгосын дасгалжуулагчийн өсөө ярилцлага бас нэлээд нөлөөлөх болчлоо. Түүнээс гадна нэлээд олон тийм нийтлэлүүд өнөөдөр харж бас болж уншлаа. Ер нь дандаа л манай улсыг магтсан. Ялангуяа тэр дасгалжуулагч нь хэлсэн байсан. Яаж ганцхан жилийн дотор 3 шидэлтийн хувийг ингэж дээшээ болгож ингэж хамгаалтаа сайжруулсныг ойлгохгүй гэсэн байсан. Тийм учраас монголчууд маань үнэхээр сайн тоглож байгаа. Би бол ерөөсөө одоо хүртэл зүүдэн донд байгаад байгаа юм шиг санагдаад байна. Энэ сайхан амжилтыг олон жил мөрөөдсөн л доо. Анх 93 онд 21 жилийн өмнө Шанхайд болсон Зүүн Азийн тоглолтод явснаас хойш энэ өдрүүдийг мөрөөдсөөр ирсэн. Тэгээ яг өдрүүд нь ингээд тулаад ирэхээр бас итгэхэд бэрхэл сайхан өдрүүд байна. Ер нь одоо сэтгэл хөдлөөд уйлмаа санагдахын тэр тийм үе байсан уу? Йоо байлгүй байх. Одоо ер нь тэгээ тоглолт үзэх болгонд л нэг Монгол хүн чинь нэг жоохон нас яваад ирэхээр хурдны морийг барианд орж байгаа хараад өөрөө ирэхгүй нулимс гоождаг гэдэг шиг. Хэдэн дүүнрийга тэнцээ ингээл тоглоод хөдөлмөрлөөд эцсийнхээ хүчийг гараад гүйж явахыг харахаар өөрөө ирэхгүй л бас нэрчих гээл ах юм шүү дээ. Манай Казахстаны баг одоо эмэгтэй тамирчид маань бас гайхамшигтайгаар ялт байгууллаа л да. Тэгэхээр энэ талаар та бас юу гэж хэлмээр байна вэ? Эмэгтэй саксчдын хувьд бол бас төдийлөн бас илт одоо ийм амжилт гаргана гэж
найдлага тавьж байгаагүй битүүч гэх юм уу ийм амжилт. Тийм манай баг бол яг цэвэр битүүмээр. Урд өмнө яг Азийн юм том хэмжээний тоглолт, ийм том хэмжээний наадамд оролцож байгаагүй. Ерөөсөө оролцоод анхныхаа тоглолтын дээр л Гонконгийг бараг хожоо хийсэн шүү дээ. 4 хонооны зөрүүдэд тоглосон. Тэр анхны тоглолтын дээр бол яалтчгүй нөгөө олон улсын тэмцээний туршлага баг зэрэг тортсон. Тэрнээс Гонконгийн багийг хэрвээ өнөөдөр тоглол хожихоор байгаа. Хоёр дахь тоглолт бол яг амралт болсон. Тэрэн дээр болохоор нэг Катарын баг гівлүүрээ тайлахгүй гэснээс болж ерөнхийдөө техникийн ялт авсан. Өнөөдөр 3 дахь тоглолт. Казахстаны баг бол ер нь их хүчтэй баг. Дэлхий 49 Азид 7-д ордог. Ийм хүчтэй багийг манай охтууд өнөөдөр зүгээр 1-2 оноогоор биш. 79 53 хайрцаг. Олон оноогоор ингээ хожиж байгаа гэж. Нэг үрэл одоо манайх хэрвээ яг тоглосон хожигдлоор нь ингээд зэрэглээд юу ранкнд оруулах юм бол нэг үрэл Азид эхний 6-ад Казахстаныхаа дээр оруулах юм бол дэлхийд 49 байсан бол 48-д орох орж идэв юм. Ийм амжилтыг үзүүлчихээр үнэхээр дангац ирчүүд маань биш. Охтууд маань бас Азийг шоконд оруулчихад байна шүү дээ. Тэгэхээр дасгалжуулагчийн зүгээс одоо баяр цэг дасгалжуулагч бол Солонгосын багтай манай эрэгтэй баг тоглохдоо 3 дугаар үе дээр алдаа гаргасан гэж хэлсэн байсан л да. Тэгэхээр та үүнийг одоо бас техникийн талаас нь харж хагаад хаана ямар алдаа гарах шиг санагдсан бэ? Эсвэл зүгээр цэвэр үнэхээр ядарсан байсан яг уу? Энэ бол цэвэр ядрал гэж миний өнцгөөс харагдав. Ерөнхийдөө урагшаа манайхыг ядарсныг мэдээд бүтэн талбай прессинг хийгээд ирсэн л дээ. Одоо шахалт үзүүлсэн, дарамт үзүүлсэн хамгаалт гэдэг нэг эсрэг нэг. Тэрийг эрхийг бол манай цогод тасгалжуулагч мэдчихл байсан баг. Тэгэхдээ үнэхээр гараад явъя гэхлээр зэрэг хөл нь хөдлөхгүй, гар нь хөдлөхгүй болоод тэрхэр хүн яаж чадахгүй л дээ. Тийм хүнд тоглолтуудыг нэлээд хийдэг би амьдралдаа үзчихл байсан. Санаа байгаад байдаг. Хөл гар явахаа болчдөг тийм үе байдаг. Би бол 3 дугаар өдөр манад өнөртөд нэг тийм юм л тохиолдсон гэж бодож байгаа. Аргагүй 5 тоглолт 5 өдөр дараалж тоглоно гэдэг бол Америкт ч байхгүй зүйлтэй шүү дээ. Та ер нь дүүнер та ингээ гар нийлээд тоглоход ямар одоо мэдрэмж юугаараа илүүрхэж байгаа санагддаг вэ? Одоо техник, технологи, тактикийн хувьд. Түрүүчийн хэлсэн яг солонгос стил энэ бол яалтч нөгөө өндөр нуруулыг тамирчид байхгүй үед хэрэгэлдэг стилтэй ерөнхийдөө олон улсын нэршлийн ранын шүүд гэдэг гүгөж шид гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө багуудыг хурдаар давмгаалж 3 онооны шидэлт тэгээд өөнөрөө самбар төсөрдөг, хашлт хийдэг ийм л тоглооны хувилбар л да. Иран, Японы өрсөлдөгчдийн тухайд ерөнхийдөө одоо жилээс жилд тамирчдын одоо өндөр нь харьцангуй нам болж байгаа гэдэгтээ та санал нийлэх үү? Одоо тийм прогнозыг дэвшүүлж энэ магадгүй өөдгөр харахыг хүссэн юм. Япон бол байдгаараа л байгаа. Тий. Хоёр ихэр өндөр залуу байдаг, дахиад нэг залуу байгаа. Япон бол байдгаараа байгаа. Иран болохоор нөгөө NBA тоглолт хатаад игээд нэг өндөр тоглогчтой. Хятадын хувьд бол дундаж өндөр Хятадын цагаан хэрэм гэх Вон Жижи, Баатар, Яомын 3-ыг байх үеэс бол доошлцсон байна. Тэгэхдээ насан залуучин ч гэсэн ур чадвар нь бол муудсан юм байхгүй. Тэгэхээр сагсан бөмбөгийн шинэ одууд гэж одоо ярьж шүү дээ тийм ээ, манай сэргэлэн санчир гээд олон залуус байна. Тэгэхээр энэ бүхний одоо цаана сагсан бөмбөгийн хөгжил ирээдүй гэдэг асуудлыг бас яаж болох юм тийм ээ. Хизэнээс эхэлж бэлтгэгдсэн хүүхдүүд өнөөдрийн энэ амжилтыг авчирваа гэдээ харахаар та бас тодорхой хэмжээнд тамирчдыг бэлтгэж байсан хүний хувьд юу гэж харж байна? Ерөнхийдөө бол 6-аас 8 жилийн өмнөөс тоглож эхэлсэн залуучууд шүү дээ. Нэг өөрөлд 6-аас 8 жил бэлтгэгдэж байна гэсэн үг. Ашигшээч гэсэн ер нь бас олон жил тоглолцсон ийм залуучууд. Одоо бидний ийм манай энэ цогоо багшаа удирдлагын доор бараг сүүлийн 5-6 жил бараг тоглож байгаа байх шүү. Тэгэхээр нэг өөрөлд нэг багаараа ингэж олон жил тоглож чаж одоо эднэр маань баг болж байгаа байхгүй. Бие биенийгээ ойлгож байна. Хэлэх, ярилцах, ойрлох шаардлагагүйгээр бие биенийхээ нүдийг хараад харцаар нь ойлгодог болчихж байгаа. Энэ маань яах гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг хамгийн гол амжилтын үндэс маань бол ерөөсөө л энэ юм байна. Баг болно гэдэг хамгийн хэцүү байдаг. Нэг өөрөлд төрүүчийн хийсэн бие биенийгээ ойлгодог болно гэсэн. Тэгэхээр зэрэг энэ баг болж чадсан гэдэг бол энэ бол ерөөсөө яг энэ үндсэн амжилтын маань. Ялангуяа энэ багийн спортод байдаг. Энэ гол түлхүүр маань юм л да. Манайхан бөмбөгийг аваад залаад идэг дээр алдаад идэг гэж ярих юм тэр үнэн үү? Гэхдээ яах вэ? Саяны тэр Солонгосын тоглолтын дараа манай цогоо багш тийм ярьсан л да. Гэхдээ тэр бүтэн талбайн прессинг дээр аль болохоор баг залаад хоорондоо хурдан паста урагшаа гүйж гардаг ийм эсрэг
юу гэдэг вэ? Товтлогоо. Тийм тэрийг хийх гэхлээр зэрэг нөгөө хүн чинь гүүгээд паслаад явна гэхлээр илүү их хүч орж байгаа. Тэгээ яалтчгүй тэр чинь бөмбөг аваа ядарсан хүн чинь залжлаа юм л да. Тэрэн дээр нэг жоохон алдаа гарсан. Тэгвэл зүгээр хэрвээ ядраагүй байсан бол залах шаардлагагүй гараа явуучих байсан байх гэж би боддог. Ер нь одоо Азийн шилдэг 8 багийн багт орох амжилтыг одоо 100% гэж үзэхэд энэ боломжийг хэдэн хувийн одоо бид нэр хүрчээд байна вэ? Одоо ерөөсөө шилдэг 8-д орцсон. Өнөөдөр Солонгос хоцсноор манай баг шилдэг 8-д үлдчихэж байгаа. Тэгээ одоо 4-4-өөр хуваагдаад одоо харин цаашаа энэ зон дотроо одоо чинь Японыг хожиж юм бол шилдэг 6 руу орчихно гэсэн. Тэгээ 5 дугаар өрний төлөө тоглоно. Тэгэхээр ийм өндөр амжилтын нэг багийг хожижвал тэгээ дахиад дээшлэнэ гэсэн үг шүү дээ. Ийм өндөр амжилтын дараа магадгүй одоо манай тамирчид хөгжөөнд нэмжигчид одоо сонирхогчид ч гэсэн мөн одоо Азийн сонирхогчид ч гэсэн Монголын тамирчдыг бол нэлийн одоо хүнд хатуу самар гэж ойлгож болох юм л да. Тэгэхээр энэ бүх хүлээлтийг энэ эрч хүч энэ эмоцийг одоо тасралтгүй авч явахын тулд яах ёстой вэ? Авраг болох амархан. Аврагаа хадгалах хэцүү гэдэг тийм ээ. Тэр актер үг гэдэг шүү дээ. Нөгөөр л өнөөдөр манайх гайхамшигтай амжилтанд хүрчлээ. Аз тэгээд цаашлаад дэлхийд монголчууд ийм болцсон шүү гэдэг харуулчлаа. Одоо яг энэ байран дээр тогтно гэдэг хамгийн хүнд асуудал. Энэ бол ерөөсөө энэ байранд хүрэх тэр замаас ч бас хэцүү. Тийм учраас энийг хадгалахын тулд одоо их сайхан ивэ хичээж бэлтгэл сургуультаа байнга тогтмол хийж одоо жишээ нь их л хичээх хэрэгтэй л та. Ер нь баг зэрэг бас би байнга жиргээд байгаа, хилээд байгаа. Төр маань жоохон дэмжмээр байна. 1994 онд анх лиг байгуулагдсанаас хойш Монголын сагсан бөмбөгийн холбоо шинчлэн байгуулагдсанаас хойш төрөөс ерөөсөө бараг дэмжлэг авч байгаагүй юм аа. Яаж дэмжмээр байна? Угаасаа спортод 10 хэдэн тэрбум зарцуулдаг. Тэр нь манай топ төрлүүд рүү явчихдаг. Гэхдээ миний нэг хэлээд байгаа юм хэрвээ Монгол улсаа хөгжүүлэх, Монгол улсынхаа иргэдийг багаар ажилдаг сэтгэхүйтэй, сэтгэлгээтэй болгоё. Тамийн тогооны үлгэрээс гарыг гэж бодох юм бол одоо багийн спортыг дэмжих нь болцсон. Цаг нь болцсон гэдгийг дүүнер маань зарлцлаа. Харин одоо төрийн маань хүмүүс жоохон бодолцох хэрэгтэй. Энэ олон жил яригдж байгаа, ганц жил биш. Янз янзын аргууд байж болно, тэ? Дан ганц мөнгө нэгж байгаа юм биш. Тэгвэл тамирчдыг байнгын бэлтгэл сургуультай байлгахын тулд мэдээж яриг зардал мөнгө хэрэг болно. Энэ дээр дан ганц сагсан бөмбөгийн холбоо зүтгээд ээж үнэхээр дийлхэ болж байна. Ялангуяа одоо энэ эдийн засаг хямарж байгаа энэ үед дээрээс нэмээд юмны үн нэмэгдэж байгаа энэ үед үнэхээр хүнд. Сая бол маш хүнд байдлаас бид энэ тэмцээнд рүү явсан. Энийг маань бас монголчууд маань ойлгосоо гэж бодож байна. Тийм учраас одоо яг энэ хүнд байдлаас гарахад жоохон дэм өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө одоо дэмжигч, сонирхогч залуучуудын үзэгчдийн хувьд ч гэдэг юм уу. Ер нь цар хүрээний хувьд маш өргөн. За тэгээд одоо хамар хүрээ өргөн мөртлөө яг дэмжлэг авах дээр тулахаар нэлээд хэцүү байдаг салбар бол одоо сагсан бөмбөг. Тийм би ер нь тийм байнга хэлээд байгаа шүү дээ. Монголын хамгийн олон сонирхогчтой энэ спортод дэмжиж өгөөч. Хаан ч очсон хүмүүсээс асуухад хамгийн олон сонирхогчтой спорт бол сагсан бөмбөг гэж хэлнэ. Энэ тэртээ дөрөв хэлхий. Холбооны менежмент төрийн дэмжлэг сайн байвал одоо тэр спорт яаж хөгждгийг одоо чөлөөтч одоо бокс харуулж шүү дээ тийм ээ. Яг зөв. Тэгэхээр зэрэг холбооны менежмент байж болж байгаа юм. Гэхдээ 0 мөнгөтэй менежмент явуулна гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр дэмжлэг ороод ирэх юм бол манайх энэ амжилтаа барихаас гадна өшөө цаашаа ахиулах боломж байгаа юм. Манай тамирчдын нэг онцлог нь одоо ерөнхийдөө өндөр мэдлэг боловсралтай ямар нэгэн сагсан бөмбөг тоглохоос гадна тодорхой ажил мэргэжил эрхэлдэг гэдгээрээ бас давуу талтай гэд түрүү нэг жиргэж хэлж байсан л да. Тэгэхээр энэ магадгүй энэ зөвхөн одоо бөмбөг өгөөд амьдрах боломжгүй учраас тэгдэг байх тийм үү? Таны хувьд одоо жишээ нь ямар ажил? Өнөөдрийг хүртэл тийм боломжгүй байсан. Гэхдээ одоо боломжийг бий болгох хэрэгтэй. Боломжийг бий болгож энэ сагс маань өшөө илүү цаашаа хөгжих хэрэгтэй. Таны хэлдгээр бүтэн жилийн турш бэлтгэл хийдэг тийм ээ. Тэгэхээр одоо манай дүүнер яаж өгнө гэхээр бүгд ажил хийж байгаа. Банкн ч юм уу, даатгалын компани ч юм уу тий. Ажил хийгээд ажил дуусны дараа орой бэлтгэл хийж байгаа. Тэгээд тоглолтод харуул орой тоглож байгаа. Ийм хэмжээнд явж ийм амжилт гаргаж байгаа гэдэг бол энэ бол үнэхээр агуу юм. Би дахиад хэлчихье агуу юм.
Яагаад гэвэл манайхаас эсрэг тоглож байгаа бүх тэр тамирчид чинь өглөө өдөр оройн бэлтгэлтэй, жил тойрсон бэлтгэлтэй. Тэгвэл бүр бага наснаас эхлээ хичээлсэн. Бүр тэрэндээ бэлтгэгдсэн тийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр манайхан бага насндаа нэг актер бэлтгэж чадаагүй ч гэсэн энэ том болж орж ирээ хэдхэн жилийн дотор ингэж сайжирна гэдэг бол Монгол хүнд ямар их агуу авьяас, ямар их агуу потенциал байна гэдгийг харуулдаг. Тэгэхээр хэрвээ одоо манайхан жил тойрон бэлтгэлтэй хүүхдүүдэд багаас нь бэлддэг болоод жил тойрон бэлтгэлтэй ингээ явуучих юм бол энэс цаашаа илүү амжилт гарах боломж нь байна. Та бас нэг хэсэг одоо хүүхдүүдийг сургаад бэлтгээд явж байсан шүү дээ. Энэ ажлаа зогсоогоо. Зогсоо. Би одоо бас Stars гэдэг цагсан бөмбөгийн клубтэй. Гэтэ яг нэг олон нийтэд зарлаад байдгүй. Би цөөхөн тооны хэдэн жоохон хүүхдүүдийг аваад хичээлүүлж эхэлж байгаа. Одоо 8-аас 15 насны хүүхдүүд байна. Тэгээ удахгүй захиургалах واخ. Нэг юм дуулах. Нуугаал бэлдээд байгаа. Тэр дотор миний 2 хүү басаа. За. Тэгэхээр Азийн шилдэг ч юм уу топ багуудын нэг байх Амархан гэж та хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ багийн дасгалжуулагчид нь ямар байх ёстой? Өнөөдөр таны хувьд дасгалжуулагчид ямар санагдаж байна? Мэдээж маш өндөр одоо амжилтыг гаргалаа гэдгийг та хүлээн зөвшөөрч байна, үнэлж байна. Тэгвэл бас өшөө одоо цаана шалгуур байгаа байх, хүрээгүй газар байгаа байх гэж бодож байна л да. Өнөөдөр Facebook дээр манай цогоо нэг зураг тавьсан байсан. Багийн дасгалжуулагчид гэдэг 8-9 хүн зэрэгцээс утсан. Бүгд өөр өөрийн гэсэн ажилдаа үүрэгтэй. Манайх яадаг вэ гэхээр зэрэгэл дасгалжуулагч туслах 2 хүн л зүтгэдэг. Тэр олон 10 хүн дээр чинь хурж ажиллахад хэцүү. Нөгөө л төвийн тоглогч нь тусдаа дасгалжуулагчтай 2 номер дээр тоглодог нь тусдаа 3 4 5 гэд 5 байрал дээр тоглодог 5-уулаа тусдаа. Дээрээс нэмээд бие халаалт биений хүчнийг хариуцсан дасгалжуулагч тусдаа. Дээрээс мэдээд эрүүл мэндийг хариуцсан дасгалжуулагч тусдаа. Дээрээс нь ахлах дасгалжуулагч, тэгээд тоглолтын 2 туслах дасгалжуулагч гэдэг ийм олон дасгалжуулагч ажилладаг байна. Тэгэхээр маа цогоо өнөдөр ганцаараа амраагаа дагуулаад зүтгэж байна. Олон жил зүтгэлээ 5 6 жил зүтгэлээ. Тэгтээ их тууштай учраас тэр их тууштай тэмцлийнх нь үр дүнд энэ амжилт гарч ирж байгаа. Түүнээс гадна бас Люк Симмонс баха нэг Америк залуу байгаа. Тэр бол зөвхөн сэтгэлээрээ тусалж байгаа. Сая манай залуучуудын ингэж сайн тоглоход нөлөөсөн нэг юм Америкт очиж бүтэн сарын шахуу бэлтгэл хийсэн. Тэрэн дээр бол ер нь нэлээд ширүүн бэлтгэл хийж байгаа бичлэгнүүд тавиад байсан. Биш дотроо маш их баярлж байсан. Тэр маш их үр дүнтэй болсон. Ирээд бэлтгэлээ таслаагүй. Том хэмжээний хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ, тийм үү? Ирээд ч бас бэлтгэлээ таслаагүй. Ер нь лигийн тэмцээн дуусаад л манайхан 7 хоног амарсан уу 10 хоног амарсан уу тэгэл бэлтгэлтэй гараад эхэлцгээсэн. Тэгэхээр нөгөө бит хоёрын түрүү чи ярьсан бараг жил тойрсон бэлтгэл чинь энэ жил хангагдсан байхгүй. Тэгэхээр хэдийгээр одоо харьцуулахын аргагүй цаг үе орчин нөхцөл орон зай боловч одоо энэ хүчит бас нэг дээр нэмэх 11 бага хэрвээ өнөөдрийн нөхцөлд байсан бол өнөөдрийн цаг үед байсан бол гэж та бодож байсан уу? Цагаараа л байдаг шүү дээ. Гэтэ төсөөлөд ч юм уу багийн гишүүдийн оронд тавьж бодох. Бидний тэр үе бол яг тэр үедээ үлдсэн. Би бол ерөөсөө тэгэж ярих дуртай. Ирээдүй. Өнөөдөр ба ирээдүй. Тэгтээ тэр үеийнхний гавья бас биш шүү дээ. Ямар нэгэн хаалгыг нээж өгсөн. Аливаа амжилтанд хүрэхэд гишүүр хэрэг байдаг. Бид нэг гишүүр нь байсан. Манай ах нар бидний гишүүр байсан. Бид нэр дүүнэрийн гишүүр нь. Одоо эднэр маань ирээдүйд бас дүүнэрийн гишүүр. Нэг өөрлөө суурь нь бэлдэж өгж байгаа тэр хүч нь ийм болно. Аливаа юм хөгжиж явдаг, байнга хөгжиж явдаг, хойшлох тусмал хөгжиж явдаг. Тэгэхээр өнөөдөр ийм төвшөнд төрсэн маргааш шишөө илүү болно гэдэгт бол би хувьдаа итгэлтэй байна. Тэгэхээр яг өнөөдөр одоо Азийн тэмцээнийг үзэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь одоо аль нэг сайтыг би биенээс асуугаад сургалаад ингээд олж үзэж байгааг та бас анзаарсан байх тийм ээ. Жиргэж бид нар хүртэл одоо би биенээс асуугаад хаагур яаж үзэж болж байна вэ гэдгсэн. Тэгэхээр энэ спортыг тархаахын тулд одоо бас тодорхой хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэмээр байна вэ? Ямар шаардлага хангах ёстой болж байна вэ? Хэдийгээр одоо албан ёсны эрхээ авсан боловч цаг тухай бүртэн шууд дамжуулах боломжгүй гадны сайтаас үзэж байгааг нуугаад яах вэ? За юуны төрөнд хасар гэдэг хэсэг залуучууд байгаа. Тоглолтыг шууд Ustream-ээр дамжуулсан. Тэд нартай ихлэ баярлалаа гэлж. Дараад нь ETV байна. Зөвшөөрлөг авсан боловч яг үннийг хэлэхэд гүйцэд авч чадаагүй. Хичээсэн юм билээ. Би бол эхлээд бол ETV-г буруутгаал
эрхийг авчаа зургатаар үзүүлэхгүй байна гэсэн ерөнхийдөө харсан хичээсэн юм байлээ. Зүтгэсэн юм байлээ. Тэгтээ их хэмжээний мөнгө, үнэхээр их хэмжээний мөнгө гаргаж чадаагүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр ганц телевиз ш. Телевизүүд маань хамтраад нэгдээд 4 жилд нэг удаа болдог энэ сайхан тэмцээнэ дамжуулаад ард түмнээ баярлуулаасаа л гэж хүсэж байна. Мэдээж хэрэг мөнгө төгрөгийн асуудал байгаа. Тэрэн дээр нь манай спортод сэтгэлтэй бизнесмэнүүд маань ихэн их баг гэхгүй туслаач. Тэгжээж энэ чинь олон түмэндээ сайхан болгож хүргэнэ. Тэгэхгүй өнөөдөр бол үнэхээр шууд тоглолт ганцэгч үзсэнгүй шүү дээ. Телевизээр бол зүгээр хэсэг сайхан буянтай залуучуудын буйнаар хасар гэдэг. Тэр залуучуудын буйнаар бидэд тоглолтоо бас холоос зайлнаас ч гэсэн ямар ч байсан тоогоо хараад тоглолтынхаа ерөнхий байдлыг хараад ингээд үзэж байгаа. Тэгэхээр сагсан бөмбөгийн спортын бас нэг онцлог нь та бүхэн түрүүч гэсэн одоо олон сонирхогчтой гэд хэллээ л дээ. Тэгэхээр үүний нэг адил бүр бага ангиас нь ахуулаад одоо сагсан бөмбөгийн хичээлд дуртайч бай, дургүйч бай оруулдаг тийм ээ. Биеийн тамирын хичээл дээр нь заадаг. За тэгээд энэ нь явсаар байгаад одоо сонирхогчийн хэмжээнд ер нь баг ойлгохгүй ойлгохтой тайлбарлагч байхгүй байсан ч хамаагүй бүгд ойлгодог ийм спортуудын нэг. Гэхдээ одоо та өөрөө тайлбарлая гэж бодож байсан удаа байдгүй. Гудамж болгонд хүүхдүүд сакс тоглож байгаа. Тэрийг сургуульд тоглоулмаар байна. Яагаад гэж вэ гэхээр хүүхдэд нийт зан багийн сэтгэлгээ бие биенийхээ төлөө зүтгэдэг тэр сэтгэлгээг багаас нь суулгаж өгмөр. Ганц удаа ярьж байгаа юм шиг би дахиад хэлээ олон жил ярьж байна. Монголд нэг 3-4 жилийн өмнө бас их том семинар дээр хүртэл би багийн спортыг дэмжих тухай гэж ярьж л байсан. Яагаад багийн спортыг дэмжих ёстой юм бэ? Улсад төрд Монгол улсыг хөгжүүлэх үндэсний оюун санааны цогц гэдэг бодлого байх ёстой. Манай тийм бодлого алга. Тэр бодлогыг яаж шийдэм бэ гэхээр зэрэг тухайн цаг үедээ тохируулаад нийт иргэдээ ямар сэтгэл зүйтэй, ямар оюун санаатай байлгахыг хараад тэрэн дээр төлөвлөгөөтэй ажилдаг. Одоо яг өнөөдөр миний хараад байгаагаар манай нийгэмд эвтэй нартай байх, бие биенийхээ төлөө багаар ажиллах тэр сэтгэлгээл дутаад байна. Энийг бид нэр зүгээр нэг үлгэр домог яриад ч юм уу биелүүлж чадахгүй бий болгож. Энийг шууд биеэр нь мэдрүүлээд багийн спорт ганц цагс биш хөл бөмбөг байж болж байна, волейбол байж болж байна. Багийн спортыг сайхан дэмжиж бага наснаас нь сургаад өгчих юм бол хүүхэд хүссэн хүсээгүй тэр сэтгэлгээ суун. Таны хүүхэд одоо таны хоёр хүүч нь хэдэн настайгаас сакс хөөсөн бэ ер нь? Одоо яг таны ярьж байгаа шиг мэрэгжлийн сагсан бөмбөгчин болоод бүтэн жилжингээ ингээд зөвхөн сагсан бөмбөгнөөс өөр зүйл сонирхгүй зөвхөн үндсэн хийдэг ажил нь тийм болчихвол та хүлээн зөвшөөрөх үү? Хэрв хүүхэд өөрөө өсчихвэл би хүлээн зөвшөөрнө. Хүсэхгүй бол би хүчтэхгүй. Том хүү маань одоо 15 таа. Өнгөрсөн жилээс л тоглож эхэлж байгаа. Би нэг сонирхгүй ингээд сагс зааж өгөхгүй. Өөрөө ч нэг сонирхоогүй. Тэгэл явсаар байгаад гів гинтгэн өдлөн жил ааваа би сакс тогломоор байна гэж ороод ирсэн. Тэгээд би энэ клуб байна гэд бэлтгэл хийлгэж ирсэн. Урталт нь ганц нэг секцэнд явдаг байсан. Тэгээд сонирхдаггүй байсан. Манай баг бол ерөөсөө хөлд орохоос эхлээ саксны өвчтөй. Одоо 12 настай хүүхэд байгаа. Бэлтгэлээ байнга хийн. Тэр хүүхдэд ер нь нэг саксны бөмбөг заал 2 байвал тэгэл ер нь амьдралынх нь гол утга учир нь. Ер нь одоо заал нь ингэж харж байхад мэдээж тэнд таны клубт ч гэдэг юм уу саксанд дуртай хүүхдүүд орсон байж таарна. Зөвхөн монголчуудын нэг ярьдаг апоризм гэх юм уу ярьдаг зүйл байдаг л да. Тамийн тогооны үлгэр гэдэг шиг монголчууд ерөөсөө цусандаа бүр цаанаа тийм багийн спортод амжилт гаргах үндэслэлгүйгээд үүнийг одоо тийм биш гэдгийг нотолж эхэллээ. Гайхамшиг бид нар харж эхэллээ тийм үү битэр. Тэгэхээр үүнтэй холбоод үүнийг нь одоо бизнес руу холбоод ч юм уу ямар нэг байдлаар дандаа эв нэгдэлтэйгээр явах хэрэгтэй гэдгийг таны жиргэнээс олж харах боллоо л да. Тэгэхээр ер нь энэ талаар ер нь та ямар бодолтой байдаг? Багийн спорт хөгжихгүй гэд басж байгаа ч юм уу доромжилж байгаа ч юм уу тийм үгийг айгүй их олон хүн шийддэг байсан. Тэр болгонд л ингээл миний дотор нэг юм авалцаад өгдөг гэсэн. Яагаад гэдэг асуулт. Тэгэхээр зэрэг нөгөө түрүүчийн ярьсан тамийн тогооны үлгэр Монгол хүмүүс юу гэдгийг уулын мохорт очиод буучдаг зөвхөн өөрийгөө боддог. Гэсэн нэг тийм буруу сэтгэлгээтэй усуд. Монголчууд уулын мохорт очиод буусан ч гэсэн хэрвээ хэрэг болвол хаанаас ч юм мэддэхгүй гарч ирээд цуглардаг л байсан. Дээр үед байн байлдаан болоход хинээр ч хэлүүлэхгүй цуглараад өгöd ирдэг байсан. Тэр сэтгэлгээг эргээд сэргээмээр шүү дээ. Манжийн дарлын үед магадгүй хувь ачаасан байсан болж магадгүй.
Тэрнээс өмнө бол тис ондоо усуд байсан. Хэрвээ тэрнээс ондоо өмнө байсан тэр сэтгэлгээгээр монголчууд эвлэлтэд нэгдээд ирвэл юу ч хийж чадна гэдэг өнөөдөр харуулж байна. Багийн спорт хөгжихгүй гэдэг нөгөө нэг сонин үг шидэд өгдөг байсан хүмүүсээс би одоо өөрөө асууч. Хөгжихгүй юу? Хөгжихгүй гэж бодож гин үү одоо? Дүүнэр бол энийг харууллаа. Хөгжиж болно гэдгийг харууллаа. Хамгийн гол нь эв нэгдэл, баг болох, бие биенийгээ хүндлэх, бие биенийгээ хайрлах тэр сэтгэлгээл байна. Харин эвлээд нэглээд эхлэх юм бол уучлаарай болохоор юм байна гэдэг ерөнхийдөө харж байгаа бах тийм. Соёл спорт аялал жуулчлалын яам гэж би энэ яамтай та хэр холбоотой ажилладаг вэ? Ер нь энэ яамны үүрэг функц ялангуяа тэр спорт гэдэг зүйлийг шигтгэж өгсөнд нь та ямар сэтгэлтэй байдаг вэ? Энэ талаар одоо энэ яамыг дөнгөж байгуулагдсны дараа одод цэцүүдийн тамир бид ярьж байсан л да, бас санал солилцоод шүүмжлэлттэй юм хийгээд хэрвээ би байвал ингэж янзлмаар байна. Одоо бидний төсөлж байгаагаар бол ийм ажлыг хийх гэж байгаа бололтой ийм юм хийчихээсэй гэсэн ийм одоо мөрөөдөл дүрэн яриа байсан. Тэгэхээр өнөөдөр харж байгаагаар яам байгуулагдаад бөөн баяр болсон л да. Бид тусдаа өөрсдийн гэсэн яамт олон урлаг спорт. Эрүүл мэндийн яамны харьяанаас гарсан тийм ээ. Их баярлсан. Спортыг хөгжүүлэх бодлого байхгүй. Нийтийн биеийн тамираа хайцсан. Одоо ерөөсөө яг л юм ба шүү дээ. Яамтаа болоод ч нэмэргүй шүү дээ. Тэгэхээр яамтаа болсондоо сайхан болдгүй юм байна. Гол нь тэрэн дээр мэддэг, чаддаг, сэтгэлтэй хүмүүс байж юм хөгждөг. Тэгэхээр энэ асуудлыг хариуцсан яг төрийн ямар байгууллага хаана нэгтгэл боломжийн санагдаж байна таны хувьд? Нийтийн биеийн тамир талаас ч тэр багийн болоо одоо топ спортууд. Яг уул нь бол зүгээр яамтай байх юм бол сайхан л байна. Гэхдээ гол нь дотор нь ажиллаа мэддэг сайн судал байх хэрэгтэй. Хамгийн гол нь хийх сэтгэлтэй. Сэтгэл гэдэг чинь чухал. Аливаа ажлыг хийх гэхэд заавалчгүй мөнгө төгрөх хэрэгтэй биш. Энэ жирийн ажил дээр ч харагддаг. Хамгийн гол нь сэтгэл байх хэрэгтэй. Тухайлбал таныг одоо клубийн ажлыг явуулахад та зөвхөн хувийнхаа хөрөнгөөр явуулж гинөө төрөөс энэ хүн одоо ирээдүйн тамирчдыг бэлтгэж байгаа юм шүү хэдийгээр хувийнх ч гэсэн гээд тодорхой хэмжээний дэмжлэг өгч байгаа газар юу байдаг юм? Байхгүй. Бүх юмыг ерөөсөө яг л хуваараа хийж байгаа. Тэр өөрийнхөө хүслээр саяны хэлсэн сэтгэл байгаа. Би зөвхөн хоёр хүүгээ биш. Хүүгийнхаа үеийн эдэн сайхан тамирчин төрүүлж гисэн гэсэн. Тэгээд дээрэс нь тэр сэтгэл дээр нэмээд сагсандаа хайртай энэ сэтгэл маань тийшээ хөдөлж намайг энэ клуб байгуулсан. Тэгэхээр та маргааш болох тоглолтын өмнө бас одоо сагсан бөмбөг сонирхогчдод за мөн одоо магадгүй бэлтгэлээ хийгээд завгүй байгаа байхал та таны яриаг үзэж байгаа хүмүүст ер нь юу гэж хэлмээр байна? Мөрөөдөл биелдэг. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Олон жилийн мөрөөдөл байсан. Биелдэг гэдгийг цөмөрө харлаа. Одоо бид дараачихын шатанд мөрөөдлөө аваачих хэрэгтэй. Маргаашийн тоглолтод манай хожиж магадгүй хожихгүй ч гэж магадгүй. Гэхдээ тэгсэн тэгээгүй бид нэр мөрөөдж ирсэн эхний 8 гэдэг байранд нэгэн төрсэн. Дахиад цаашаа Японыг хожвол 6, өөр багийг хожвол 4 гэж явах боломж байна. Тэгэхээр энэ сайхан мөрөөдлийг биелүүлсэн дүүнэртээ баярлалаа. Энэ амжилт нь ерөөсөө манай сагсан бөмбөгийн 50 жилийн түүхийн амжилт. Энэ 50 жилийн хугацаанд сагсан бөмбөг дэх спорт сэтгэл гаргаж ирсэн бүх тамирчин, дасгалжуулагч, үзэгчид, фэнүүд бүгдээрнгийнх нь тодорхой хэмжээний сэтгэл хүч чадлын ч орсон байна. Энэ бүхний эцэнд багаар дээшсээр л явсан сагсан бөмбөг. Тэгж явсаар байгаад л өнөөдөр энд хэмжээнд орж байгаа. Тийм учраас бүх сагсан бөмбөг сонирхолтой. Ялангуяа сүүлийн олон жил эдийн засаг санхүүгийн талын ачааг үргэлжлэж явсан үеийн бизнесмэнүүд энэ хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За манай ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор Монгол улсын гавьяат тамирчин Шарвж амц оролцлоо. Та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.